Сайн бацгаана уу? Налгачуудаа хайр түгэе. Мэндчилгээ хүргэлтийн хамт олон маань энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд төхөж байгаа. Эрхэм хайртай гэргий бат чимэгтэй химэн хаяглаж хань сайн бэлгийнхэн зүгээс илгээсэн халуун сэтгэлийн мэндчилгээг уламжлах гэж байна. Туулж өнгөрүүлсэн амьдралын минь ноён оргил, тулж зогсох баган минь болсон эрхэмсэг чамдаа хязгааргүй их хайртай шүү химэн илгээсэн ханыхан гинтийн бэлгийг хамтдаа орж уламжилцгаая. Ганцхан чамд сайн сайхныг хүсэж байна. Ариухан дурлалыг бэлэгдэж улаасарнаа бэлэг. Сайн байна уу? Танад батчмаг гэж хүнээд гэлөө. За юуны юмд эрхэм батчмаг танд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлаа. За ажил амьдралын тавтай сайхан байна уу? Сайн байна. Ажилласан сайн уу? Сайн байна. За тэгээд мэдээж гаднаас ороод ирэхэд л маш сайхан амттай хоолны үнэр цэнгинж байна. Тэгээд орсон гарсан бүхнийг амттай сайхан хоолоор дайлдаг. Эрхэмсэг бүсгүй таны энэ цаг мөчийн амар амгалан айлтхан мэдчилж байна. За өнөөдөр бол 11 сарын 27. Ямар өдөр төхөж байгаа вэ? Миний төрсөн өдөр. За тэгвэл танд хорвоод мэндэлсэн Хосгүй баяр төрсөн өдрийн галгалан мэндийг хүргэж байна. Сайхан баярлж байна. Баярлаа. Ажлаа хийгээд том зовгүй байна. Ажлаа хийгээд баярлж байна. Тэглээ яг хөө Бачимгийн гаднаас орж ирэхдээ маш гоё цэцгийн баглаатаа орж ирсэн учраас гинтийн бэлэг танд хаяглан ирсэн гэдэг нь тодорхой байхаа гэж бодож байна. Ер нь сэтгэл зүрхэндээ хүлээж байгаа хүн байна уу? Төсөөлөхгүй байна. Хань юм болов уу гэж бодож байна. Эсвэл дүүнэр юм болов гэж бодож байна. Тэглгүй яг хөө мэдээж хань үр хүүхдүүд, найз нөхөд гэдэл олон сайхан хүрээлэл байдаг учраас онцгойлон танд химэн илгээсэн сэтгэлийн үгсийг одоо хоёулаа маш сайн сонсъё. Тэгвэл бэлэг хинээс вэ гэдэг нь маш тодорхой болох юм шүү. Гэрт минь нөмөр, гарт минь чимэг, энхэн биеинд минь түшиг болсон эрхэм хайртай гэргий минь чамдаа төрсөн өдрийн мэнд хүргье. Амьдралын минь эхлэл бас төгсгөл нь чи минь юм шүү. Ариун нандин хайрын минь эзэн нь юм шүү. Алдраа жаахан үрсийг минь төрүүлж амнаасан ам хайрлсан эрхэм хайртай хүн минь чи минь юм шүү. Аавынх нь гэрээс аваад гарахдаа аз жаргалтай амьдралуулнаа гэж амлаж байсан. Анхны өрөөнд төрүүлж өгөхт нь ээдээ ачийг чинь хариулнаа л гэж амлаж байсан. Амьдрал гэж явсаар ажил гэж гүйсээр амжихгүй юм аа хайрт минь. Хайртай шүү гэдэг үгийг хэлэх үеч бараг заримдаа ховор тохиох юм. Амьдралд минь учирч миний их орон зайг өнгөлж өгч байгаад хязгааргүй их баярлдаг шүү. Чанга твэрэн үнсээ чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе хэмээн хань сайн бэлгээс нэлгээсэн байна. За тэгээд таны ханыхан хайр шингэсэн энэ гоё бэлгийг танд гардуулж байна. Хүлээн авна уу? Бачимгээ бид нар бас тэндээс шууд бичлэгтэй явж байгаа. Одоо хань нь бас онцгойлон хүлээгээд сууж байгаа. Яаж хүлээж авсан бол надад юу гэж хэлэх вэ гэд. Хоёул яг сэтгэлдээсээ хуваалцъя түүх. Хандаа баярлалаа. Өстө гинтийн байлаа. Үнэхээр их баярлалаа. Чи минь одоо биднийхээ төсөв тулгуур мундаг аав, мундаг хань байдаг чамдаа баярлалдаг шүү. Илгүй яг тэгээд хань нь бас их олон зүйлийг надаар дамжуулж дайсан. Ингэхдээ дутуу амьдралыг минь дүүрэн болгохын төлөө байхгүй бүхнийг бүтэн болгохын төлөө хантайгаа хамт хичээж байдагт нь талархдаг шүү. Цаашдаа илүү гоё амьдралыг хамтдаа бүтээнэ гэсэн мэт. Тэгээд танд төрсөн өдрийн мэндийг дахин хүргэе. Сайхан баярлалаа. Баярлалаа. Өстө гинтийн байлаа. Танаа хамт олон ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Өстө баярлалаа. Гоё идэм байна. Гэрги зандам бүсгүй чимэндээ гიშгсэн газар таа цэцэг ургуулсан